дэлгэн болдог гэдэг нь болоод ерөнхийдөө дэлхийн дотоод цөмөөс одоо дөрвөн зүгийн наран тэнцлийн астрономийн одоо улирлуудыг дуусгар болгох энэ одоо чадварыг л хэлдэг. Яг эндээс та бүхэн дэлхий дээр амьдрал үүсэн нэгэн эст одоо амьд биетийн үржил хөгжил, алтан орд улсын үржил хөгжилтэй дүүцдэг энэ шинж тухааны өвөрмөгц одоо нээлтийг та бүхэн харж байна. Өнөөдөр монголчуудын ярьж байгаа одоо Мөнх тэнгэрийн орон гэдэг нь энд байна. Өнөөдрийн Улаанбаатарын одоо Винсэн саарл үйл энэ доод хэсэгт нь зүүн талаас орж ирж байхад энэ одоо гурван морин хөлөгт Баатарын нутаг болвол хизээж дорны салхи ус хоёр ордоггүй ийм өндөрлөгт дорны доод мандлын үүлний дээр оршдог газрыг Мөнх тэнгэрийн орон гин. Энэ нь өнөөдөр Төв Азийн төвд Увс аймгийн нутагт эдүгэ оршин байгаа Скватрын алтан уулан орд улсын нутгаар бид дэлхийд зарлаж байна. За тэгэхээр Скватрын удмынхны одоо дээд оюун ухаан гэж яриад байгаа нь бол сансрын дотоод цөмд гариг эрхсүүдэд хамаарна. Түүнээс биш долоон бурхан ч юм уу ямар нэгэн одон гэрт хамаарахгүйгээрээ сансрын астрономийн оюун ухаан, дээд оюун ухаан гэдэг нь бусдаас онцлог байдаг. За тэгвэл энд би та бүхэнд Зөрч хааны алтан ордын ус Өгөөдө хааны мөнгөн модны орд улсын газарт одоо хүртэл үлдэж хоцорсон 4530 жилийн төвөгтэй эртний одоо Монголын Чингис хааны астрономийн цагийн күрдний цагтооны бичиг одоо өнөө хүртэл үлдэж хадгалагдаж ирсэн нь Хакасийн нутгаас олдож ирсэн энэ байна. За ийм байдлаар одоо зүүн гарын хаан тус үйл хэргийг хэрэгжүүлсэн өөрөөр хэлбэл Скватрын нутгийн гадуур 12 алтан орд улсыг үүсгэж байж 12 ариун гал голомт бүхий орд улсыг үүсгэж байж эцгийнхээ газар нутгийг хамгаалсан үүний нэг нь одоо дөнгөж одоо 3-3-аараа 3-4 зүгийг захирах зарчмын дор 4 орд улсын хэмжээнд үйл хэргийг хэрэгжүүлжээ. Ингээд бид нар одоо загсны 90 үе дууссан учраас Батхааны алтан ордын улсын шинэ нийслэлийг алтан бомбын ордонд барьж байгуулах, бүтээн байгуулах ажлыг дэлхийд зарлаж байна.